Хүн амын орлогын албан тутамтай холбоотой хуулийн төсөл маш чухал. Ягаад тэгэхээр өнөөдөр магадгүй Монгол Улсын засгийн газар татвар нэмэгдэх хол боддог. Яаж хинээс хэн татвар төлж тэнээс яаж хүн амгах хол боддог. Хиний татварыг яаж хөнгөлөх тухай боддог. Маш энгийнээр ирэх юм бол бага орлоготой, дунд орлоготой иргэдэд хэрхэн амьдралын түвшийг сайжруулах уу? Хэрхэн халаасан дэх орлого нэмэгдүүлэх гэдэг нэгч бодлого байдаг. Тийм учраас энэ хууль бол магадгүй өнөөдөр таны 100 мянган төгрөг төлж байгаа татварыг чи 90 мянган таны халаасан төлдөө л гэж. 200 мянган төгрөг төлж байгаа түүний 180 мянган таны халаасан төлдөө гэж. Маш энгийнээр ирэх юм бол Монгол Улсын засгийн газар сүүлийн 10 жил хэзээ ч татвар төлөгчийг нэмэгдүүлэх тухай бодлого байгаагүй. Татвар төлөгчийг яаж бууруулах вэ? Татвар төлж байгаа хүмүүсийг яаж тамлан зовоох вэ? Яаж яруу тодор тэднийг хамаг юмыг хуу хамхаа гэдэл бодлоготой байсан. Энэ хуулийн төслөл өнөөдөр иргэдийн бага дунд орлоготой иргэдийн болон нийт иргэдийн олж байгаа орлогыг илүү ихээр орлогыг хамгаалах буюу нэг талаасаа халаасан дэх орлогыг илүү нэмэгдүүлэх юм л хуулийн төсөл. Маш энгийнээр ирэх юм бол өнөөдөр бидний төлж байгаа 100 мянган татврын 90 мянган танд үлдээе гэж. Энэ эргээд өнөөдөр энэ бол ингээд одоо улсын хүндрэл учруулна гэж үгүй. Энэ одоо хэмнэгдэж байгаа татврын мөнгө эргээд зах зээлд нийлүүлэгдэнэ. Эргээд зах зээлд бэлэн мөнгө олж чинь. Эргээд зах зээл бараа бүтүүтэн болж чинь. Өнөөдөр дотоодын нийт бүтүүд 90 тэрбум боллоо гэд ярих барьж байгаа засгийн газар намынхан ингээд баярлаад ингээд алгаж суугаад идэг. Энэ 90 тэрбум чинь ойролцоогоор 70% буюу нэг 6 орчим тэрбум төгрөг иргэдийн цалингаасаа хийж байгаа шууд худалдаа авалт болж байгаа. Бидний цалингаасаа төлж байгаа иргэдийн цалингаас төлж байгаа татвар иргэдийн цалингаас төлж байгаа худалдаа авалт өнөөдөр дотоодын нийт бүтээний 60% бүрдүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр инфляц 10.1% болсон. 10.1% гэдэг бол нийт иргэдийн худалдаа авж байгаа 60 их 80 төгрөгийн 10% төр дээрэмдэд авчиж чинь гэсэн. Маш энгийнээр ирэх юм халааснаас ч авчиж чинь гэсэн. Таны халаасанд байгаа 100 мянган төгрөгийн 10 мянган төгрөг чинь хулгайлж чинь гэсэн. Тийм учраас бид нэр өдрөөс өдөр төсн нэмэгдэж байгаа энэ татврын өдрөөс өдөр төсн нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг иргэдийн орлогыг амжиргаа ахуй амьдралын сайжруулах гэсэн энгийнээр ирэх юм л хуулийн төсөл. Тийм учраас энийг иргэд маань ч тэр улсын хурлын гишүүд маань ч тэр засгийн газраас дэмжих байх гэж бодож байна. Засгийн газар нэг юм яриад байгаа. Хэрвээ энийг энэ хуулийн төсөл батлагдах юм бол улсын төсвийн орлого 2.6 их найдад тасарна гэж. 2.6 их найд буцаад зах зээлд нийлүүлэгдэнэ. Энэ хаа нэгт алга болохгүй. Сайд дарга шиг хулгай хийхгүй. Төрийн өмчийн компанийн захирлууд ч хувьдаа авахгүй. Энэ 2.6 тэрбум их найд төгрөг буцаад зах зээлд нийлүүлэгдэнэ. Буцаад зах зээлд нийлүүлнэ гэдэг бол өнөөдөр 90 их найдын дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг байгаа чи 92.6 л болно гэсэн. Цаашлаад худалдаа авалт дэмждэг. Энэ дахиад 100 тэрбум 100 их найдын дотоодын нийт бүтээгдэхүүн очно л гэсэн. Маш энгийнээр ирэх юм. Тэгэхээр бидний одоо хэсэг нэгтээ энэ санаалж байгаа хуулийн төсөл бол иргэдийнхаа орлогыг нэмэгдүүл яа л гэсэн үг. Татвар төлж байгаа 100 мянган төгрөг 90 мянган танд үлдээе гэсэн үг. Тэр ядаж өнөөдрийн ханшир 3 кг маах авахд татвар төлөөд сайд дарганы тансаглал зарцуулж үр хөвгтөө хоол игээд өгсөн хамаагүй дээр л гэсэн. Маш энгийнээр ирэх юм. Ийм л хуулийн төсөл.